Сайн байна уу? Яг гэж байна. Өнөөдөр л. Би газ гэрээ цэвэрлэдэг заяа. Жоох байж. 2 минут. A few moments later. Зэ guys. Тавтай морил guys. Хаалгаач. Гэтэ гаднаас нь. Тоглосон. Зэ. Тавтай морил guys. Замарсан Facebook дээр та нартай оноос өмнө home tour хийн гэж амласнараа ямарсан ингээд оруулж гин. Тэгээ Facebook гэсэн Facebook постн дээр түрээсийн байр уу гэж асуусан байлээ. Түрээсийн байр биш, яг өөрөө энэ удаад авсан. Өмнөх байр маань түрээсийн байр байсан. Тэгээд нэлээд зээлмэл, нэлээд судалгаа, нэлээд юм болж авсан юм аа тийм амархан биш юм байлээ. Тэгээ Монголын байрнууд ер нь харьцангуй маш гоё байсан байлээ. Чанарын хувьд ч тэр ер нь яг тав тухын хувьд ч тэр айгүй дайггүй санагдсан. Гацуура зассан харж байгаа Монголын анхны евротой гацуур. Guys. Энэ евро гэдэг. Монголын хамгийн баян гацуур. Guys. За тийм их байна. Тэгээ шинэ жилийн гоё уурамсал ороод гоё харагдаж байгаа. Энд 3 шиг оймс байна. Энэ 3 оймс юу бэлгэж байгаа та бүхэн мэдэх бах. Булчинтай убагийн булчингуудыг бэлгэж байгаа. Тоглосон. 3 үний бэлгэж байгаа тий. Тийм ээ. За тэгээ гэрээ та бүхэн танилцуулан гараа хаанаас авснаа ерөөдөө шууд хэлээд явна. Тэгэхгүй бол дараа нь инстаграмаар аюу ихтэй юм орж тэрийг хаанаас энийг хаанаас гэгээд. За ингээд ерөөдөө гэрийнхаа дийлэнх тавилгыг бол BSB-гээс авсан. BSB бол ер нь хамгийн сонголт өргөнтэй санагдсан. Би баг Монголын бүх мебель электрон барааны дэлгүүрээр орсон. Яг мебель электрон бараа айл нэдэг тэгээ сонголт ихтэй. Тэгээ бүх юм нэг доор 4 5 давхар аюу том салбаруутай учраас цаг хийнсэн. Шууд нэг ороод 5 давхраас нь доошоо буугаад бүх юм аваад сонгоод явсан. За буудан бол маш тухтай буудан. Харж байгаа. Би маш тухтай хөвтөж байна. Маш тухтай. Намайг Франц хүүхнүүд шигээ зураач. Jack. За тэгээ энэ бол маш тухтай. Хэдүүлээ нөгөө BSB дээр влог хийсэн та хэд мэдж байгаа. Европ буудан энэ ингээд салчдаг. Тэгээд энэ ингээд гаднаас нь цэвэрлэгээ аюу амархан авдаг. Тэгээд ингээд дотгошоогоо суудгүй ийм бат бөх чанартай эдлгээтэй буудан гэж авсан. Тэгээд өнгөний хувьд бол ерөнхийдөө манай гэр бол жоохон минимал, олон өнгө байхгүй, 90 баруун өнгө байхгүй. Тиймэрхүү стилд бол манай хүн битээр аюу дуртай. Тэгээд битээр санал нэгдээд ерөнхийдөө гэрийнхаа үндсэн дизайныг бол тийм modern minimalist French type гэсэн төрлийн дизайнаар тогтчулсан. За тэгээд энэ бол ингээд хүснээрээ ингээд тавьчихдаг. Хүснээрээ ингээд тавиад байршуулад ингээд сайхан. Сунтахгүй ч гэсэн дэр авч болно. Дэр аваад тэгээд ингээд энэ буудангийн давуу талд нь ингээд ийшээ өргөн учраас над шиг ийм урт том биетэй булчинтай хүмүүст бол аюу тухтай ингээд гоё ингээд суучхан. За ингээд coffee table энэ бол аюу хөөрхөн санагдсан. Ингээд шууд дотор нь хийчин. Тэгээ 2 3 хүн хоол идж байгаа үед шууд ингээд тавиал тусдаа хийчин. Хаяа хэрэлцсэн үедээ ингээд битээр ингээд хоёр тийшээ хараад хоол идэхэд аюу амар байдаг. Ингээд хоёр чи хараад ингээд суучхан. Тэгээ ингээд буцаад эвлэрсэн үедээ ингээд тавьчихна. Маш энгийн. Маш практикаар. Маш практикал гэх шүү. Маш практикал гэдэг үү? Практик. За францаар ярьчих. Олон хэлтэй болохоор жоохон холиод байна. Маш практик байгаа. Зэ телевизэр 77 инчийн ер нь энэ хим манад ир зүрхлөв зураг авалт явуулж байгаа. Хүрээлт. За өдөр тутам бэлэг ирдэг. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна. Энэ нөгөө бидний хөргөл аман бас. Тий аманд явуулсан тий. Тэгсэн. За баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. Харж байгаа. Өдөр болгон бэлэг ирдэг. Энэ хинээс ирсэн байна. Шууд лайв задлалт явуулъя. Хүүхдийн хүнсний. Окей.
Ирж буй 2026 он танд болон танай гэр бүл эрүүл энх аз жаргал ажлын өндөр амжилт шинэ оны баярын мэнд хүргье. TFT компани хамт олноос гэж байна. TFT компанид баярлалаа. Ийм гоё хүүхдийн хүнснүүд ямар ч байсан өгсөн байна. Байж та яагаад ер нь хүүхдийн хүнс манад ирээд байгаа лээ. Тийштэй guys, нэм ихе марчиж. Нэрээ би хүүхэдтэй болсон. Манай хүүг харах уу? Guys. Харж байгаа. Залуу минь хүмүүст юу ч хэлмээр байна. Модчих шиг байна. Хэлэх үг байна уу? Зэний юм хэлсэн шүү. За сэрийгэд яах вэ? Тавтай нойрсоор залуу минь. За хэдүүлээ бичлэгийг үргэлжлүүлцгээе. За телевизэр бол 77 инчийн OLED байгаа. Ер нь яг үүнийг хэлэхэд байна штэ. Хүүхдтэй болж байгаа учраас би телевизэргүй айл бай гэж ярьж исэн. Тэгээд би speed яалтчгүй миний дуртай OLED телевизрийн аюу сүүлийн үеийн загвар нь байсан болохоор яалчгүй авсан. Яалч үгүй гэж хэлж чадаагүй. Тэгээ Францд өмнө OLED зурагтай байсан. Тэгээд ихтэй жижигхэн манайх чи 55 инч байсан те. Жижигхэн байсан. Энэ бол 77 хөгжүүлсэн. Ер нь арай томруулсан. Хөгжиж гин. Багаар хөгжиж гин. Guys. Тэгээ энийг BSB-гээс бас авсан. Тэгээ ер нь бол гоё. OLED зурагт бол ингээд хажуунаас нь харж байгаа. Нимхэн. Ингээд хажуунаас нь ингээд нимхэн. Хананд ингээд шууд ингээд тулгаад байршуулах зориулттай. Тэгээ зураглал мургаглал угаасаа ярих юм байхгүй. Зурагны тал дээр бол угаасаа номер 1. Дараагийн чухал зүйл бол хөшиг. Хөшиг ер нь айлд аюу чухал юм билээ. Гэдгийг би аюу ухаарсан. Хөшиггүй байхад ямар байсан хөшиг авсны дараа бүр яг айл болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол шал өөр юм билээ. Энэ хөшгийг бол нэлээд судалгаа хийж ягаад хиймэр хөшиг гэдэг нэг газраас авсан. Сонголт аюу өөргөнтэй. Тэгээ миний хүсчээсэн арай өөр төрлийн хөшигнүүд байсан. Гэтэ миний офисын бичлэг хийдэг өрөөрөө орж байгаа хэдүүлээ харна. Тэгээ үйлчлэг аюул дайггүй санагдсан. Бараг өрөөнийхөө зургийг үзүүлчих гэдэл обой та ингээл харж байгаа за зогцох өнгөн энэ байна гэл яг ингээд саналаа хэлэхээр өөдөөс ингээд санал хэлээд аюу амар байсан. Нөгөө зарим газар чи яг үйлчлүүлэгч өөрөө л өнгөө сонгох шаардлага гараад идэв штэ. Хүмүүсийн сайн мэдэхгүй ч юм уу. Тэгээд тэр утгаараа айгүй амар байсан, сонголт өргөнтэй. Тэгээ бид нар ингээд том өрөөндөө болохоор гэрэлтэй байвал гоё учраас энийг бол 50% нарны гэрлийг хаана гэж авсан. Шууд баг хувиа хэлээл хэдэн хувь нарны гэрэл хаамаар гэдгээ хэлээл, тэгэл өнгөө хэлээл, тэгэл уртаа хэлээл айгүй гоё. Ер нь амар санагдсан. Химэр хөшиг. Go to market гэдэг төвөөс авсан. Сөүл имлэгийн хажууд байдаг. Тийм хивс guys. Хивсийг бол бүх өрөөнийхөө хивс дороожийг бол нэг гадраас авсан. Caroline Mongolia гэдэг Орос, Беларус хивснүүд оруулж ирж яг зардаг тэр газар байсан. Тэгээд сонголт ихтэй. Тэгээ хамгийн гол нь юу гэхээр эрүүл мэндийн нөгөө Оросынх нь эрүүл мэндийн баталгаатай юм байлээ. Хүүхэд одоо би чинь мааматай болсон те хүүхэд чинь нөгөө хашил маршил гээл чанаргүй хивснүүд ер нь зөвхөн хүүхэд хэлтгүү те манус ч гэсэн одоо би минь чи арьс айгүй эмзэг штэ. Тэгээ ингээд муу хивсэн дээр ингээд хөвтөж мэвтээ сууж амьсгалахаар ингээд хашил өгдөг. Каролиныхан бол яг тэрэн дээр ийм аль бие усны эрүүл мэндийн сертификаттай юм байлээ. Тэгэхээр бол баталгаатай гэсэн үг. Тэгээ өөр нэг юм юу гэхээр манай муур удахгүй Францаас ирэн тэгэхээр бас нөгөө амтан тижээхэд хажуугаар нь бас ингээд тохиромжтой хивс гэж бас байд юм байлээ. Тэгээ тэр нь бол яг энэ Каролины хивснүүд болж таарсан. Тэгээ өнгөний хувьд бол албаар юм жоохон ирэндүү өнгө сонгосон. Яа тэгэхээр бусад бүх дийлэх зүйл нь болохоор ийм цулгай зөөлх өнгөтэй учраас нэг юм ч гэсэн жоохон ингэж баланслж өгвөл их дажгүй санагдсан. Манай хувийн дизайнер тийм шийдвэрийг гаргасан. За том өрөөний хувьд бол ийм байна. Харж байгаа маш энгийн, маш хөөрхөн, маш тухтай санагдж байгаа. Би бол 100% сэтгэл хангалуун байгаа. Тийм нэр гэрлийн авжуур guys харж байгаа ийм гоё хөөрхөн авжуурууд авсан. Тэгээд бид тээр Мишель Эксподор гэрлийн авжуур харсан чинь жоохон үнэтэй байсан. Энэ үг хэлэхэд нэлээд үнэтэй байсан. Бараг бүх авжуур авахд 6-аас 8 сая төгрөг болох гэсэн. Тэгэхээр бид тээр судалж агаад Нардуул захын яг хажууд нь баялаг төв байлүүдээ 4 давхраас нь авсан. Үүний хувьд бол бүр хамаагүй хямдхан байсан. Тэгсэн мөртлөө яг ингээ нөгөө харагдсан хувьд баг ялгаа байхгүй. Тэгээ хин ер нь авжуур нь баг 10 сая төгрөг өрөхтэй. Тийм ч дээ. Тэгээд бид тээр ингээ ийм гоё амьдралтай шийдвэр гаргасан. Хөргөл байгаа сте. Гоё л байгаа сте. Том рууны хувьд иймэрхүү. Ийшээ галтаагоор орцгоё. Ингээ галтаагоор орчиж байгаа. Ингээ томор орчиж байгаа. I'm in Canada. I'm in the United States. I'm in Canada. I'm in the United States. За, галтгоо ер нь бол иймэрхүү. Галтгооноор хамгийн түрүүлж ярих хэрэгтэй зүйл нь юу вэ гэхээр тек байгаа. Энэ цаанаас имтектэй байгаагүй. Зориулж имтек хийлгүүлсэн. Нилээн судалгаа хийсний эцэст байгалийн чулуун хийц гээд компаниар хийлгүүлсэн. Тэгээ гаруул шууд гэрт ирээл бүх хэмжээнүүдийг маш нарийн аваад ажлын өдрийн 3-5 хоногт энэ чулуун давцсангууд текүүдийг бол бэлэн болгоцсон. Айл ер нь галтгоо айгүй чухал. Ялангуяа гэрийн эцэгтэнүүдийн хувьд маш чухал. Тэ? Чухал уу? Тэгээ тийм учраас ер нь галтгоондоо нэлээд анхаарал хандуулсан. Тэгээ эний ч нэрээ
бүр автерхор баг сүхээр зөхөж болно гэдэг. Тэгээ манай сонгосон синтери чулуун ингээд хагарч магардгүй зурагддгүй айгүй юу юм бэлээ? Бат бүүх юм бэлээ. Чи нэр юм гарахгүй юм шүү. Энэ юус зурагдахгүй юм байна. Хоншортой чулуу. За үнэхээр бас бат бүхийн хувьд бол янз бүр юм. Тэгээ эднийд энэс гадна 100% байгалийн чулуу, гантиг чулуу өдр байгаа. Тэгээ эднийх эндээс ингээд зузаан харагдаж байгаа. Уг нь бол нэмэг зузаан энэ шиг арай нэмэх юм бэлээ. Тэгээд синтери чулуугаар эдэр ингээд 45-ын зүсэлт мүсэлт хийгээд ингээд энэ талтаа харахад айгүй зузаан харагдахаар ингэж хийдэм бэлээ. Тэр нь айгүй дайггүй санагдсан. Тэгээ ер нь бол энийг энэ шилэн юу энэ миний харж байгаа аюу гой хийсэн гэрэл мэрэл ингээд оруулаад гой тогтоогоод ийм гой болор юм хийгээд ингээд тавихад аюу дайггүй болгосон. Guys YouTube channel дуусны таад мэдж байгаа тун удахгүй бараг энэ бичлэг постлох өдөр эсвэл энэ бичлэгийн маргааш нь YouTube channel гарна. Тэгээд энд ганцхан тутагж байгаа зүйл бол Golden Play button байна. YouTube channel урилга байна. Ганцхан тутагж байгаа зүйл юу байна? Та хэлдэ. Яг зөв YouTube channel бүс байгаа. Миний ер нь YouTube-ийн карьерт аваагүй цоор ганц үлдсэн шагнал маань тэр байгаа. Тэгээд та хэд намайг 31-ний орой YouTube channel үзэж дэмжээрэй. Окей? Тэгээ ийшиг юм юутай? Биокамин зуухтай. Асааж үзэх үү? Гэрэж тачтай болов уу? За дараа үзье. Энийг ерөөс асааж үзээгүй нэг л ийвх санагдаад байгаа. Дараа асааж үзүүлье. За guys жоохон туршлагачаараа. Одоо хамгийн маш тагаад явах. За галтгооны электрон бараа бол ойлгомжтой. BSB электрон бараанд бол маш өргөн сонголттой байсан. Electrol Lux-ийн плетэг байна. Candy-гийн шарах шүүгээ байна. BSB өөрсдийнх нь хин шүү соргоч байна. Ингээд сайхан гой зогсож байгаа. Patch яг ингээд өнгийн ингээд хослуулсан харж байгаа. Энэ бол яг тэр миний санаа шүү. Та нар дөөрөхгүй шүү. Яг ишлэний ингэж авахгүй шүү хосоор нь. Тэгээ энийг Монгол айлууд нэлээд хэрэглэдэг болсон бэлээ. Энийг Монголд ирээл харлаа. Монгол ирээл соёлын шоконд орлоо. Айлууд чинь ус буслахаа болцсон юм байна. Ингээ жоохноор нь усаа буслахаад дахин буслахаа болцсон юм байна. Шууд ингээл ус шүүгчтэйгээ холбоол энд нэгээд хавал ус гарна, хүүт ус гарна, эсвэл юм бүлээн ус гарна. Айгүй амар. Эсвэл том баллон зүүн гэсэн юм байхгүй. Ингээл дотроо шүүгчтэй ус буслагчтай. Өглөө бослоо шууд халуун кофегоо ийшээ ингээл ус хийгээл кофе цайгаа те шууд хийгээл уучна. Айгүй амар, айгүй цаг хэмсэн. Аз Electronics гээд газраас авсан. Айгүй шуурхаа. Энд нэг юм болохгүй байсан юм. Манай крантны нэг юм болохгүй байсан. Тэгээ холбогдохгүй. Тэгээ шууд шуурхаа ирээл шууд засаад өгцөн. Айгүй шуурхаа дайггүй үйлчлэтэй санагдсан шүү. Техникийн дотор талыг BSB-гээс авсан. Яг бүр бэлнээр нь авсан. Тэгээ шууд энэ чулуун хийцийнхэн ирээл хэмжээг нь аваад шууд гадуур нь ингээл тек хийгээд өгсөн. Айгүй амар. Тэгээ та хэд өөртөө тек авсан байсан ч гэсэн чулуун хийцэн хийгээд өгнө. Аваагүй байсан ч гэсэн чулуун хийцэн өөртөө хийгээд өгнө. Ер нь айгүй амар санагдсан. Тэгэхээр guys харж байгаа. Унтлахын өрөө. Ор BSB меблээс авсан. Ор айгүй таалагдж байгаа. Ингээд зөөлхөн энэ тийм болон тохоо хатуу материал байхгүй. Намхан суулттай ор гэдэг байхаа энэ чинь. Намхан суулттай зохих юм байхгүй. Зөөлөвчтэй. Байж хараа guys. Тэндүүрөнд оруулчих юм. Аав нь жоохон чанга ярьж магадгүй болохоор хүүгээ нөгөө өрөөр оруулаад чаа юу. Харж байна уу? Ийм сайхан утамхай хүүхэд байна да. Аавыгаа дүүрээс утамхай тийм ээ. Надтай адилхан байна уу guys? За тэгэхээр guys ерөөхдөө нэг унтлахын өрөөний хувьд бол иймэрхүү хөшиг бол түрүүний хиймэр хөшгөөс бол авсан. Төдөө хувийн гэрэл нарны гэрэл блоклох гэж ярьсан шүү дээ. Энэ дээр бол бараг 100% бараг гэрэл бол нэвтрүүлэхгүй ер нь бол ингээд хаалаа тэгэл нам. Тийм guys мейкап ширээ байна харж байгаа. Ажлын маань онцлогоо шилтгаалж ер нь хаяа мейкап хийдэг.
Тийм учраас мейкап ширээдэй авахгүй болохгүй. Энэ болохоор хүүхдийн хувцсны шүүгээ. Тэгээд яг энэ хэмжээнд таарсан олдохгүй байсан болохоор бид хоёр найзаараа хэлгэсэн. Манай багын найзаар хэлгэсэн. Цэд баярлаа. Залуу минь. За тэгээд та бүхэн анзаарсан бах. Тэр чигтээ өрөөг бол дороожилсан. Аюу гой зөөлхөн зузаан гой ингээд алхахад гой мэдрэмж төрхөөр. Тэгээд ингээ угаасаа унтлахын өрөө учраас гой юм зөөлхөн мэдрэмж аюу чухал. Каролинаас бас ялгаа байхгүй бүгдний газраас хэв дороожнууд. Тэгээд бид хоёр бүр давраад балконо хүртэл үлдгэл дороожороо ингээд дороожилсан. Гой зөөлөн мэдрэмж төрхөөр тий. Ийш ингээд сайхан барилгууд байна тий. Энд дээр юм өндөр шүүгээтэй ирсэн. Айгу амар. Надаас өндөр. Маш өндөр шүүгээ харж байгаа. Тэр мөр ингэж өсөрж хурж байна. За тэгээ орвол бас BSB-ээс авсан. Ийм гоё тухтай ор байна. Харж байгаа. Маш тав тухтай. Намайг Франц хүүхнүүд шигээ зураач. Жак. Энэ жижигхэн кресль BSB-ээс авсан. Хүүхэд хүлэх гэж авсан гэсэн. Хүүхдийг хүлэх ямар үгүй мэдэхгүй учраас сайн мэдэхгүй байна. Их л таалагдчихж байгаа юм шиг байлээ. Sorry, аюу чанга голгочлаа. Хувцсны өрөөтэй. Гэрлийн унтраагаад хүн цочоож болно. Цаана юм шкафтай. Жохон замбрааг байна. Хаад нуудж болно ингээд. Нам харахгүй бастай. Харагдахгүй нэ би. Ингээд нууж тоглож болно. А тэг хевсээ суулгаж явахдаа ингээд шууд дотор нь ингээд оруулаад өгцсөн. Айгүй амар. Тэг ингээд хаалган цадаа болохгүй. Easy peasy. Ийш манай байны өрөө байгаа. Байны өрөөний хаалга юм байна уучтай. Сүүлийн үед хүмүүс их гадах орчиндөө танилцаж бийцтэй болсон юм шиг байлаа. Би бол мдэггүй байсан. Яагаад ингэ мэдэхгүй. Энэ миний ойлгохгүй байгаа нэг зүйл байгаа энэ байрны. Яагаад байр 0 өрөө зочны өрөөний 0-ыг хүртэл ийм харагдгаар хийсэн юм бэ? Би бит цатах. Харж байгаа. Би та нарыг 0-д суунгаар харж байна. Гайхалтай биш гэж үү? Технологи. За тэгээд нааш хороод битгийч. Үнэр та нар байхгүй гайв. За тэгээд ийм хөөрхөн байнтай, ийм хөөрхөн дүүштэй, чихтэй саундтай байлгүй юу лээ. Нойтын саундтай байлгүй. Бас нэг юм байсан энэ чи бас сайн хэрэгжилж бас чадахгүй. Янз бүрийн бэд юм шиг байлээ. Би бол дүүшинд л ашигладаг. Тэгээд 0 ойлгомжтой. Монголд бол баг бүгдээр ийм угац цэвэрлдэг. Видео 0-тэй юм бэлээ. Баг аюу юм бэлээ. Европт бол харьцангуй маш цөөхөн. Ер нь бол Азууд тэр дундаа аюу их ашиглалт юм шиг байлээ. Дараа ийм хөөрхөн тойл байна, ус байна. Таад баг LeBron James-ийн имжлэрээс бас үдсэн баг. Тэгээ ерөөдөө унтлахын өрөөгөө ч гэсэн ингээд нүдэнд дулаахан нэг төрлийн өнгөөрөө нэг цөөхөн өнгөөр тогтчуулахыг хичээсэн. Угаасаа унтлахын өрөө учраас бас нэг хурц тэ янз бүрийн ирэмэрэ юм байхыг хүсээгүй. Аюу зөөлхөн шууд ингээд ерөөдөө ингээд нойр хүрээл гоё амархаар тогтчуулсан. За унтлахын өрөөний иймэрхүү. За тэгээ ийшээ явцгаая. Guys. Энэ юм гоё тойл байна. Ингээд гоё селфи аваад гоё зогсож болно, талчханж болно, тий? Гоё булчингаа гоё ингээд чангалж зогсож болно. За ингээд ийшээ явцгаая. Тий энийг бас BSB-гээс авсан. Үүдний шүүгээ орж ирээд түлхүр ингээд хийж явахад айгүй амар. Ийшээ гутал жимийнхаа хувцс ингээд шууд хийгээд бэлтжүүл амар гарахтаа шууд ингээд жиндэл шууд явчихна. Нийт арагшаа тогтоолох хэрэгтэй юм билээ. Бүр арагшаа тогтоолгоогүй байгаа. Тэгээ яг нэг энүүр гой зурм мурыг тавина. Ер нь жоохон дутуу байгаа шүү. Ганц хоёр жижиг сажиг юм дутуу байгаа шүү. За ийшээ Dyson. Тэгээ Paris байхдаа Dyson аюу хэрэгэлдэг. Айгүй амар санагддаг. Ингээд уц муц байхгүй. Ингээд шууд авлаа, суулаа, пад гээл тэ. Айгүй сайн сордог байсан учраас Paris хэрэглээд тасцсан байсан. Тэгээ Монголд Dyson авах гэдэг. BSB-д бол байгаагүй. Sorry BSB-ийн Antmall гэдэг газраас авсан. Загвар нь болохоор Dyson V15 Submarine гэдэг загвар байгаа. Өөрөө юм угаагчтай.
шал манайх нөгөө модон шалтай болохоор юм шал угаахчтайгаа юм бэлээ. Тэгээ шал сорно энэ дээр ингээ гэрлээрээ хог байгаагүй мэдэрдэг. Айгу дайггүй санагд. Би таарч юу н үзүүлчих юм. Энэ айгу тэр нь айгу надад таалагдсан. Манай нөгөө Парист байсан тийм ийм гэрлэгүй байхгүй юу? Одоо харж байгаарай. Гэрэл асаад байгаа учраас хаана хог дутуу байгаа нь аюу мэдэгддэг. Гэрэл асж байгаа учраас яг дутуу сорсон хэсгүүдээ бол амар сайн сордог. Энэ аюу таалагдсан. Тэгээд Atmel бол зөвхөн Dyson биш. DJI одоо миний энэ чинээр бичиж байгаа камер чинь Atmel-оос авсан шүү дээ. DJI-ийн камерууд байгаа, янз бүрийн дронууд байгаа. Ер нь электрон бараанууд аюу их байгаа. За дээш номын шүүгээ. Guys, номын шүүгээд бол нэг сонь содон юм байхгүй. Нөгөө өмнөх home tour дээр гарч ирсэн номнууд байна. Тэгээд Францаас номнуудаа загтсан байгаа. Гэхдээ илгээмээр явуулаагүй. Ном чи өөрөө хүнд болохоор газрын ачаагаар явуулахгүй болох агаараар явуулах бол аюу үнэтэй тусна. Тэхний он баг агаараар явуулснаас шинэ номнууд эндээс авцсан дээр газрын ачаагаар ирэх гэж 2-3 сар болдгоо лөө. Нилээ ууддаг. За тэгээ зочны 0 өөрөө байна. 2-0 таа байгаа. Тэгээ ингээд ерөөдөө нэх гоцхойд юм байхгүй те. Угаалгам шин BSB-гээс авсан. Айгу олон функцтэй 9 кг-ийн угаалга, 6 кг-ийн хатаагчтай, мошгогчтой. Тэгээ одоо хүүхдтэй болж байгаа учраас ингээд нэг функц нь айгу таалагдсан. Хүүхдийн хувцас угаадаг функцтэй. Тэгэхээр хашил машлын хүүхдийн айснаа эмзэг байдаг учраас айгу тохирсон. Дайгуу санагдсан. Тэгээ зочны өрөөний дүүш байна. Харж байгаа. Бас маш орчин үеих. Гаднаас ингээд харагдана. Бүр цаашаа өөдрөө явдаа. Харж байгаа. Үүднээс хүн орж ирэхэд зочид байна уугүй гэдэг юм шууд мэдэх боломжтой. Юм хөгжнө гэж. Уурын дүү байна. Уурын дүү аюу хэрэг болдог гэсэн. Биш нөгөө хуучин дүү хэрэгсээр сайн дасахгүй лээ. Манай хүн л аюу дуртай юм шиг л те. Гоё. Илүү зай уурын дүү гоё те. Гого. Яа. За. Зочны өрөөний нойр нэг юм шиг ба. Тэгсэн гой санагдах. За, байж гараа. Хараадах юм. Түр байж гараа. За, шинээр хэлье. За, та хэдийн хамгийн дуртай хэсэг. Миний ажлын өрөө рүү хамтдаа орцгоё. Гэтэ нэг тогтч амжааг байгаа шүү. 100 тогтч амжааг байгаа. Гэтэ ер нь бол ажил хийхэд бол болохоор зя тавтай морил. Булчинтай убагийн ертөнцид тавтай морил guys. Харж байгаа гой том зайтай. За энэ өрөө бас тэр чигтээ ингээд дөрожлогдсон. Тэгээд шууд ингээд бэлтгэл сургууль, сонголт Монголд ингээд йог хийхэд шууд ингээд хийчин айгүй амар шалтайхад болдгоо штэ ингээд хатуу тэгээд жоохон сэрүүхэн байдаг болохоор хивс дорож хийчихээр ингээд чөлөөд гоё бэлтгэл хийж болно. Саксны бэлтгэл хийж болно. Боксын бэлтгэлийн дээр ингээд хийж болно гоё. Ер нь айгүй гоё. Тэний имлэг марцсан биш үү нэрэ. Энэ кавролын хивснийхэн биш тэ. Энэ дорож хивснүүд нь бүгдээрээ эко цавуугаар үйлдвэрлэдэг. Эд чинь ингээд цавуугаар үсгийг наад юм байлээ шүү дээ. Ер нь бол. Тэгээ тэр цавуу нь аюу хүний бие сүр нөлөөгүй байх хэвээр. Тэгээ тэрийг нэрээ хэлэх хэрэгтэй юм биш үү. Тэгээ анзаарсан бол мэдээж дорож хөшгөний өнгө бол өөр байгаа. Эн чинь бас бүр 100% гэрэл нэвтрүүлэхгүй. Тэгээ бичлэг контент хийдэг хүмүүс бол мэдж байгаа. Гэрэл гаднаас орж ирэхгүй байх нь илүү давуу талтай байдаг. Яг л гаднаас нарны гэрэл орж ирж байгаад рекорд хийж байгаад нарны гэрэл өөрөө энэ камерын дээр хийх туслалыг ингээд солиод байдаг. Тэгэхээр ингээд нарны гэрэлгүйгээр камерынхаа тохиргоог нэгээр хийгээд тэгээд шууд ингээд бичлэг хийгээд байвал айгүй амар булчинтай хопа. Яаж энэ өрөө юм ямар ч гэрэлгүй байгаад наа гэж те. Нууц нь бол энэ. Тэгээд энэ ч гэсэн хиймэрхшгөөс авсан. Тэгээд энэ юу вэ гэхээр нарны гэрлийг 100% бүр 100% байхгүй болно харж байгаа. Гадаа аймгийг дараад хаагаад ямар ч нарны гэрэл байхгүй. Тэгээ бүх цонхондоо ингээд хийчихнэ. Хийхэд айгүй амар дээшээ ингээд татчихна. Тэгээ балконыхоо хаалганд хүртэл хийцэн. Химжээгээ шууд хиймэрхшийнхэнд өгөөл тэгэл өөртөө шууд бэлэн хийж авчраад ингээд сайхан байршуулад өгч. Яг хөшгчин болохоор бас яг 100% гэрэл хаадаггүй байхгүй. Яг 100% гэрэл хаадаг хөшг гэж маш хэцүү. Тэгээ ингэсэн ч гэсэн ингээд цавсраар нь жоон гэрэл орж ирээд эсвэл энэнийхэн цавсраар нь ингээд орж ирээд байдаг. Тэгээ яг ингээд тусгаарлагч хийчихээр ер нь бол ямар ч найр байхгүй. Ямар ч гэрэл байхгүй. Тэгээ контент хийдэг залуучууд энийг нэлээд сонирхох байхаа. За бусад юмнууд бол ерөнхийдөө бараг та хэд мэдж байгаа да сүүлийн home tour-аас нэх өөрчлөгдсөн юм байхгүй. Нэг зүйлээ өөрчлөгдсөн. Та хэд шууд бараг анзаарсан бах. Юу вэ? Таагараа. Таасанд нь би твэрэгаар бэлгэлээ шүү. Дал юу гэхээр энэ ширээг авсан. Atmel-оос энэ ширээг авсан. Ер нь яг ийм босдог ширээ аавна гэж би аюу их бодож ирсэн. Яагаад вэ гэхээр сүүлийн үед спорт хийхлээр миний өвдөг жоохон өвдөд байсан.
Яагаад гэвэл нөө сууж агаад тэг ингээд огцон бэлтгэл хийхлээр ингээд зочирдог ч юм уу те. Тэгэхээр би юу гэж бодсон бэ гэхээр ингэж босдог. Хараа. Ширээ авандаа гэд бодож байсан. Тэгээ Монгол нилээ судалгаа хийж хайж агаад боломжийн үнэтэй чанартай яг ийм босдог ширээг автомат ширээг те анд мол дээрээс авсан Тектэй гэдэг энэ Солонгос брендийг албан ёсоор оруулж ирдэм байлээ. Та харж байгаа бох. Өндөр нилээ өндөр. Надад баг би чим бас л том биетэй булчинтай энэ аврах том биетэй хүн шүү дээ. Тэгэхэд ингээд надад ингээд өндөрж байгаа хамгийн өндөр нэхэд. Тэгээд ингээд босоод ингээд ажиллаа хийвэл сууч хийснээс хамаагүй илүү эрүүл мэндэд ашигтай. Тэгээд тэрнээс гадна нэг ашигтай зүйл байгаа заа. Энэ аюу гоё. Энэ баг хамгийн гоё юм. Guys. Энэ Body Labs-ийн хөлний одоо ингээ массаж хийдэг юм байгаа байхгүй юу? Тэгээ зөвхөн массаж хийхээс гадна нь штэ. Хараа урагшаа болно. Харагдаж байна уу? Тэгэд ингээд ажиллаа хийхлээр яах вэ гэхээр сууснаас хамаагүй илүү хүний бед ашигтай. Энэ жижигхэн массаж хийдэг цэгүүд дээр ингэж массаж хийдэг хэсгүүдтэй тэгээд урагшаа хоошоо ингээд хөтлөхөөрөө шилбэний уян хатан ингээд ажиллуулчихдаг байхгүй юу? Ингээд тэгээд босоогоор бараг цаг 2 цаг ажил хийхлээр бараг цаг 2 цаг бэлтгэл хийж ин гэсэн үг. Бараг л ер нь л. Тэгээ хүний шилбэчийн аягүй чухал хэсэг юм байна л да. Ер нь бол ингээд байнгын ажиллаад байнгын ингээд ачаалж ивэл аягүй сайн. Тэгээ бараг цаг 2 цаг ингээд ажил хийчих гээд бараг цаг 2 цаг спорт хийж байгаа байхгүй. Санаандгүй. Easy. Зөвүүн байна уу? Тэгээ энэ ширээ үний хувьд бас аягүй дайггүй санагдсан. Нэлийн үнэтэй газрууд байсан. Харж байхад, судалж байхад. Тэгээ тэндээс хамаагүй үн багтай мотор 1 жилийн баталгаа өгж байгаа. Бусад юунууд мотор нь жоохон амархан эдэрчтэй юм шиг байгаа. Тэгээ энэ бол 1 жилийн баталгаатай ихлээр мэдээж илүү гэж ойлгосон. Тэгээд бэлгэнд энэ массажны хөлийн тайвар ирээд тэгээд энэ кабель менежмент нааш guys. Би өгн амхандаа кабель менежмент хийх гэж үтсээ. Тэгээд нэг кабель менежмент авцсан чинь энэ дутаа доор нэг залууга орсон байхгүй юу? Дараа яг нэг аваад хийх юм бэлээ. Тэгээд кабель менежментийн эн чинь бас аюу чухал шүү дээ. Аюу гоо цэвэрхэн харагддаг. Тэгээд доотлыг битгий тоогоороо за. Дараа ийш нь хийх юм. Тэгээд кабель менежменттайгаа ирнэ, ширээ авбал тэгээд энэ юутайгаа энтэйгээ хамт ирнэ. Тэгээд та эдсэн зүрхэд бод айлхоор ингэж босоогоор ажил хийх хэрэгтэй. Нэг бол ингээд энийг аваад гоё. Ингүүл аюу дайггүй санагдсан. Энэ ширээ 3 төрлийн хэмжээтэй ирдэм байлээ. Энэ хамгийн том убаа мэдээж том ширээнээр байх хэрэгтэй. Энэ бол хангалттай, над бол ч хангалттай том байгаа. Ингээд суухт бол хангалттай байх хэрэгтэй. Та харж байгаа. Хангалттай их зай. Ингээд юу нэ ажиллаа гэдэг те. Орон нутгаар хүргэгдэн зөвхөн Улаанбаатархантай булгандахгүй орон нутгийн үдчихэд бас энэ ширээг захиалаад хөрвүүлж болно. За тэгээ бус нь бол ижлэхэн, PC бол ижлэхэн, камер бол ижлэхэн, сетапууд бол ижлэхэн. Айц молоос ийм бэлэг шинжилгээр бас явуулсан. Баярлаа. Тэгээ өөр зөндөө юм байлээ. Өстө баярлсан шүү. Айд малынхан үдчихэд өстө баярлсан шүү. За. Хайртай шүү. Дахиад юм явуулаарай. За тэгээ ийш хувцсны шүүгээ. Өрөөндөө ингээ цаанаасаа хувцсны шүүгээтэй. Хувцаа ингээ гадаасаа харч болно бас. Бас нэвт харна. Ийм эмгцэгтэй. Харж байна уу? Би ер нь байнга л баг ийм эмгцэгтэй байдаг дөө ер нь бол. Ер нь байнга л юм. Тэ? Байнга юм гоё эмгцэгтэй. Чи яг инээ гэдэг байгаа. Тэний юм дутуу байгаа. Үлгүүрнүүд аваагаа. Үлгүүрнүүд авах юм бол энтэлт нь ингээд аюу их үлгүүрнүүд байгаа. Энтэлт гэхдээ жоохон замрааг байна. Энд гэхдээ нэг харах юм байхгүй те. Тийм шүү дээ. За тэгээ ийхүү ажлын өрөөг дуусгаад ерөнхийдөө гэрийн home tour дуусч байна. Тэгээд та бүгдээрээ лайкад дарж сайн эртээ бүртгүүлээрэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys. Би одоо шууд ажиллаа хийлээ. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Багнуурт ойтсон бичлэг дээр миний ард үл мэдэх шалтгаанаар сүнсний дүрс гарсан байгаа. Тэгээд та хэд бол нэлээд бууж гисэн. Тэгээд тэр талаар хэдүүлээ одоо хийцгээе.